За байж байгаа. Ингэдэг штэ. Хүнд нэ хийх юм хэрэггүй. Ерөөсөө нөгөө тийм өөрөөрөө ингээл байж ивэл болоо нэ хийх юм хэрэггүй. Машин хэрэгнээ ч хэрэг байхгүй заяа. Илүүдтэй юм хэрэггүй. Эмэгтэйчүүд бас нэ хөөрхөн байх гад аах ч хэрэггүй. Йоо нэг гоё ихлээд энэ миний гаргаад ингээд дэлчихнах гэсэн чинь болдоггүй. За манайха өдрийн vlog-д та бүхэн тавтай мөрөөл. Тэгээд угаасаа энэ зурган дээр ямар амар зураг байгааг хараад хайд гайхаад яана ярьсан юу дагаадаа вэ гэд угаа жоохон хэрэг дурдаад орж ирсэн ба. I got you. Am I really that much to handle? Breaking these niggas down like a camel. You don't really know you. Hey my loves, welcome back to the next vlog. За амралтын өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр энэ хагасан өдөр болж байна. Ёо бүр Thanksgiving талархлын баяр гэдэг заяа 4-5 дахь хагасан бүтэн сайн гэдэг 4 хоног амарч байгаа. Манай Чикаго одсон зүгээр тэнгэр ангаар сайхан амар хүйтэн юм бэ заяа. Ёо би өмнө жил гэрээсээ ажилтдаг байхдаа нэг их гардаггүй, ямар их хүйтэн байгаагүйг нь би мэддэггүйсэн аахгүй юу. Салхи малхин дээр хавирга нэгтэлдэг гэж үний юм байна. Сайхан миний бүр хамгийн заяа бүр амьдралдаа өмсөжсэн хамгийн зузаан хүрчгийг нэвтлээ салхи нь ороод ирвэл яах вэ? Өнөөдөр тэгээ бүгдээрээ гоё амралтын өдөр хагас өдөр юм чинь гоё хоолоо хийж идэ гэж бодлоо. Арьс марсан амраагаад арьс болохоор одоо нэг жоохон мэдрэмтгий байгаа байхгүй юу? Нөгөө өчтөр ингээд нийтлэр ингээд тэрчгтэй явуулсан. Тэгээ сардаа ерөнхийдөө нэг удаа нийтлэлд орчиход ер нь зүгээр юм байна. Нийтлэл хийхээр ингээд арьс нь өөрөө цаанаасаа коллаген эдэр ялгаруулад арьсны гадаргуу сайжраад ингээ арьсны өнгө мөнгө эдэр амар сайжраад ирд юм байна л та. Тэгээ micro needling хийлгээд нэг жоохон ч гэсэн pain жоохон үдсэн заяа. Pain ингээд тисвэрлээд тэгээд гоё болохоор шийдээ. Тэгээд бас шинжил coming тий. За өнөөдөр бүгдээ штэ air fryers амар гоё юм chicken drumstick игээд тэгээд гоё chickenтэй хоол хийж идэ гэж одоо тэгээд хажуу талд нь будаатай тэгээд хажуу талд нь гоё юм Korean нэг соустай ямар ч тач ихлгээ. Таад намайг юу яг юм гэрийн байдалтай нэх их харж байгааг бах те. Тэгээд би хэлсэн ш нь хүнд нэх их юм хэрэггүй. Өмсөх хувцас байна уу байна. Идэх хоол байна уу байна. Унтах газар байна уу байна. Дээвэр байна уу байна. Гоё яштэй амьдралаас. Оо сонноос би кофенаас гараад ууж авсаа яа солиор карантин рич вэ? Хаяа ухаасаа орноо гарнаа. You know it. Би юу ярьжила? Оо ярьжсэн юм аа маш л энэ яг насны ах байхаа. Нэг ингэж хийжсэн шал өөр юм хийгээ явцдаг заяа. Мэдгүй энэ яг насны хуу, ковидын вакцин үү? Би бол ер нь аль нь л гэж ер нь вакцин баха. Бас арайчтай нэг 20 мэдтэй те нэрээ. Энэ хаанаас ийм гаралтай вэ гэхээр oh no my daus. Oh dang it. Daus дууссан байж тээ манайхаа. Oh no. Энэ хайтахан давсаар юу чинь. За дөрөв ширхэг юм уу чи. За та гарч давс авах юм байна. За пэст байгаа юм байна. Air fryer-т ингээ хоол ичгэр бүр амар юм билээ дээ. Өөрөө сайхан шаршууг болоод гаргаад хүрдэрдэг. Ер нь гэд хилж байгаа үг хэл хүнтэй ингээ харьцтаатай хилж байгаа үг хэл юмнуудаа ингээ бас би амар сайн бодож зөв үг хэлэх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгож авахгүй нөө буруу үг зөв интеншнтэй илчгээр нөгөө хүн гомдчихдаг ч юм уу нэг тиймэрхүү. Би болоод жишээ нь өөрөө амар гомдомхоо надаа ингээл хүн тоглоомоор sarcastic-лэж гисэн энэ ямар юм сонин одоо нөгөө балер заваа маван гэдэг үг байдаг штэ нэг тэр нь үг нь амар муухай мөртлөө зүгээр sarcastic-лээ тийм joke гэтэр хийхээр хүртэл нэг юм амар сэтгэлд ороод ингээд гэх бүр ингээд амар өвдөөд байдаг. Тэгээ би нэг саяхан нэг тийм мэдрэмж авсан болохоор би бас өөрөө бодсаахгүй өөрөө тэгэж би ингэж гомдож байгаа юм чинь би ч гэсэн хүнд үг хэлэхдээ айгуу гоё юм nice болгосон зөв үгийг нь олж хэлэх нь зөв юм байна. Тэгээ зөв үг нь олдохгүй буруу үг хэлэх гээд байвал ламижс шараа. Okay, air fryer baby. I think юу лээ chicken дээр чинь 20 минут гэдэг лөө 25 минут нь сая хөлтүүрээ гарч ирсэн юм чинь. Oh. Let's do 4:25. 25. Start. Yeah, okay. Тэгээ одоо болохоор будаага бэлтцгээе заяа. Моно 2 гарчсан. Моно үздэг чинь билүү ч гэж бодож байгаа шүү. Өдөрөө будаага бэлтцгээе. Ийм будааны сав амар жижиг. Манай сувдаана нөгөө нэг нь будааны савыг гарчаа. Та одоо энэ юу вэ? Хулганы хамстрийн будааны сав мааж гэж наваг сайхан дөрвөлтэй штэ заадчаа.
Бодоо идэггүй ер нь гурил морил идрүүдээ жоохон хасж байгаа хгүй үү. Яг энэ аягаар нэг ингээ хийхэд надаа яг энэ өдөртөө болчдөг. Тэгээд өдөр болоо орой хувааж идэл. Би ч будаан дууг амар дуртай. Тэг яг ингээ хийхээр нэг иймэрхүү болдог. Юу оо гэ дуурч чинь. Окей, мучууд coming. Yeah. Air fry-тай хийсэн. Нэг хилүүцтэй юм хий. Оо, тасаа хийгээгүй би яг ингэдэг юм аа. Яг ингэдэг юм аа. Одоо spray oil 0 калоритой. Бас илүүцтэй oil хэрэглэхийг хүсдэггүй. За болоо. Ийч ууг нь доотлол ингэдэг үлээ төрүүлээ. Yeah. Би нэр таад амар гоё коук уншиж үгүй заяа. Энийг надад хин жилээ нэг нь өгсөн. Гэтэ яг хин whoever gave it to me, thank you. Today, өнөөдөр заяа. Be kind, сайхан сэтгэлтэй бай. Work hard, сайн ажил, stay humble. Даруй дүлгөөн бай. Smile often, инээ, stay loyal, үнэнч бай. Be honest, шудраг бай. Travel when possible. Боломж байвал аял. Never stop learning. Үргэлжлэн юм сур. Be thankful. Бага бүх зүйлдээ талрах and love always. Хүн бүрийг хайрл. Заяа. Төгсч бай, тэр хүн төгсч бай, үгүйч бай, хүн бүрийг зүгээр ингээд яагаад тэр хүнд жижигхэн хайр өгч болохгүй бэ гэдэг үднээс нэрээ бодоод үзээрэй. Тэгээ би бас нэрээ саяхан нэг юм амар гоё юм. Саяхан ч гэжтэй ер нь энийг ч сураад удажжээ дөө. Миний бүр ингээд амар сайн найзаа гэж боддог гэсэн нэг эмгтэнээс намайг амар betray хийсэн, бүр амар betray хийсэн. Би чинь өөрөө амар юм үнэнч төрлийн хүн, нэг хүнийг найзаагээ бодчвол зүгээр насан туршдаа тэгээ тэр хүн юу ч хийсэн хамаагүй яг байгаагаар нь хүлээгээд авчдаг төрлийн хүн байхгүй би нөө яж итл номын ордоо. Номын ордынх нэг бидэртээ нэг бүх юмд нэг амар positive хандах гэдэг номын ордныхан ч. Тэгээд тэгсэн чинь тэр эмгтээ найз маань намайг betray хийгээд тэгээд намайг бүх юм дээр блоклаад өөрөө ингээд алга болсон ахгүй. Тэгээ би тэрнээс олж тэгээд ингээд уйлж муулаа. Тэгээ тэр өдөр болохоор яж итл яг юм Мартин 8-ны өдөр байсан. Нөө эмгтээчүүдийн баярын өдөр энэ төр гээл. Тэглээс гарах ингээд юу амар гомдсон байдаг байсан. Гомдохоор нөгөө хүнд нь биш яг үндэ биднэрт өөрсдөнд нь амар хэцүү байгаад байдаг штэ ингээд нөгөө гомдлоо тээж явна нөгөө уур биеийг зовоно гэдэгтэй адилхан. Тэгэл би ингээд амар гомдсон ингээд нэг 7 хоног мондыг сонирн байгаад нь тэр хүний чинь өөрийнхөө хамгийн best friend хамгийн сайн найзаа гэд бодцоо явж байгаа. Би подкаст сонссон юм байна. Юуг хайрлах хамгийн хэцүү бас амархан бэ гэхээр нөгөө өөрийнхөө чамайг гомдоосон юм уу чам чи өөрөө ингээд жоохон үзэн ядалттай маягийн тиймэрхүү хүндээ чи ингээд хайрыг өгөхөөр чи тайвширчдаг гэх юм уу? Нэг тийм юм сонсчихсан. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр хичнээн тэр хүн намайг гомдоогоод хайраараа нэгт тэр хүнийг уучлан хайраараа би өөрийгөө эдгэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгээд тийм учраас хүнтэй хэрэлдэж зодтолцсон буруу сансан юм байхan бол зүгээр тэр хүндээ ингээ жоохон тэр хүний ингээ сайн юмыг дурсаад хайрлах талаас нь харах юм бол бид хэдэд тэгээд амьдралд ч юу нээр хэрэгтэй. Тэгээд ингээд сэтгэл санаа амраа тэгээд за хүний л амьдралаа people come and go байжлээдэг, явжлээдэг, иржлээдэг тий. Тиймэрхүү болохоор ингээд амар юм бэлээ. Та нар тэгээд нэг үзээрэй заяа. Би одоо тэгэл тэр эмгтээ найстай тэгэл wish you the best сэтгэл санаа дотор тэгж яахгүй. Wish you the best тэгээд чамаа ингээд өөрийнхөө хүссэн тэр бүх сайхан зүйлийг би олоосоо гэж хүсэж байна. Тэгээд ингээд чамд аз жаргал сайн бүхнийг хүсье. Би нэр хүссэн шүү. Ер нь тийм шиг нэг амьдрал зүгээр л нэг юм зүг амар энгийн теоритай байвал зүгээр. Тиймээ нөгөө хүнийхээ сонголтыг хүндлээ л дээ. Тэгээд өөрөөрөө явуул яа гэл. Өөрөө ч гэсэн амьдрал шийдвэр гаргах яг ингээ хариуцлагатай байх нь зөв юм дээрээ хариуцлагатай. Гэхдээ нэг жоохон сул тавьчих юм дээрээ сул тавиад нэг баланстай байвал зүгээр юм бэлээ дээ. Би өмнө нь ерөөсөө тэгдэггүй бүх юмыг одоо тэгнэ. Одоо энийг ингэсэн чинь тэрийгээ тэгнэ. Одоо энэ цагийг би зүгээр ингээд өнгөрөөхгүй. Эхний 10 минутыг би ингэн тэгнэ гэл ингээд амар төвөгтэй. Сүүлдээ бараг тэр нь ингээд надаа амар төвгийн санагдаад байгаа юм чинь бүх цаг хугацаанд нэг амар амжилттай үр бүтээлтэй өнгөрөх ёстой юм шигтэй. Бүр сүүлдээ бараг тэндээсээ залхаж байгаа юм чинь сэтгэлийн шаналл ихтэй заяа. Нэг 5 минут ингээд зүгээр суух ч юм уу 10 минут зүгээр суухаар яна одоо юу гэх. Одоо би юу хийх хэрэгтэй л гэл ингээд
төвчгэж яах гэж ядаад гэдэг л ингээд төвчгнээд гэдэг үлээ. Тэгч мэгдээ anxiety үүсээд anxiety-г мэднээсээ та итгэл төгссөн байдалтай ингээд айдсан юмдаа орчдөг. Тэгээ нэг л буруу юм хийгээд байгаа ч юм шиг зүгээр сууж байгаа шүү дээ. Зүгээр буудан дээр сууж байгаа мөртлөө нэг буруу юм хийгээд байгаа ч юм шиг нэг тийм амар балаа өвчтөй болчихдөг юм байлээ. Тэгэхээр амьдралд нэг их юм хэрэггүй. Ингийн байцгаа заа юу. Нэг олон төлөө бодоод ч хэрэг байхгүй. Би ч гэсэн бодохгүй хичээж байгаа. Тэгээ бүр ингээд хэцүү гадах юм бол нэг өөрийгөө тайвшруулах арга гэдэр бас амар хэрэгтэй дээ. Би болохоор тэгэл нэг бол зүгээр алхаа явчихдаг, нэг бол K-drama үзчихдэг. Нөгөө болохоор зүгээр дээшээгээ нэг амар гоё view-тэй газар очиж зүгээр ном уншаа суучдаг. Эсвэл бүр болохгүй зүгээр подкаст сонсоол тэгэл. За бүр болохгүй тэгэл journal хийгээл. За бүр болохгүй зүгээр гар. Йоо, тэр найзуудтайгаа уулзъя зөө. Тэгэл тэжитлийн уч нь олдчихдаг юм билээ. Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг юм сайн сайхан юм өөрт чинь ирнэ. Сайн сайхан юм болно те. За ингээд зөв явбал зөөлөн замбуулаа гэдэг шиг зүгээр ингээд зөөлөн замбуул явал будаага агшааж идэл бүх юм болчихсон заяа. Ингээд амар ингээ харж байгаа чи айгүй амар юм байлаа шүү дээ. Би ч яг ингээ хагасаа бүтэн сайндаа ингэж ирхэлтийн тэгээ нэгтгэхээс эхлээд одоо одоо тэгхстэй гас. Аяа бүгдээрээ дахиагаа эргүүлцгээе. За яг эргүүлчихье да. Яжид давсан дууссан байхамаа нэрээ. Та бүр гайхаж байгаа хата миний өмнөх нөгөө нэг юуны хоолны влогуудыг дандаа нэг будаатай хуураг нэг амар амархан болдог хоол моолнууд хийдэг. Тэгээ би тэгтээ тэр хуушуурыг хийх гэж үнэхээр үзсэн юм аа. Үнэхээр болоогүй. Ёй. 5 minutes later. За сая бол би сая turn хийсэн штэ одоо дуурайд та яа тий. Ганцаараа амьдрахаар ер нь тэгэл энэ одоо будаа агшаагч хэлтгүү бүх юмтайгаа хэрэлдэж эхэлдэг болт юм байлээ. Ерөөсөө тийм байлээ. Тэгэл камерынхаа өдөөс харж ганцаараа яриад. Тэгээд ер нь ганцаараа хаттай амар гоё зөө. Хүн ганцаардаж үзчихэж ганцаараа байж сурд юм байлээ. Ойлгож байгаа зү. Яг тэр нэг юм хэцүүхэн нэг хэсэг давааг давж иж ганцаараа байж сураад өөрийнхөө presence-ийг илүү enjoy хийж сурд юм бэлээ. Ганцаараа гэдэг нь болохоор одоо нөгөө заавал юм хайр дурлал relationship доороо ганцаараа биш найз нөхдийн тал дээр тэг нэг юм хичнээн найз нөхөд байгаа ч гэсэн мэд connection харилцаа хэрэгтэй болдог юм байл л дээ. Онлайнаар биш ингээд нэг юм тэг ингээд миний найзаа гэдэг ингээд хүрх thank you гэдэг ингээд юм тэрх яг тийм connection хэрэгтэй болт юм байлээ. Тэг тэрийг бас нөхөх юм нь юу гэдэг вэ гэхээр одоо бид хэдийн дуртай тэр миний хувьд бол тэгэл бүжиг боксын гэдэр дээр очиод нэг хүмүүстэйгээ харилцсан танилцсан найзуудаа юу байна ингээл нэг тиймэрхүү гой юмнууд байсан. Тийм ээ өнөөдөр ч юм амар философик болцсон юм бэ. Яаж л артл ингээл do something today that future self thank you for. Манайх руу ингээд орохоор ингээ энэ тэндээ гинт амар коучтэй let that shit go гэж юм хэлээ. Хоол бэлэн болсон байна. 30 минут дотор хийсэн. Тэгээд энэ нөгөө нэг гоё chicken тэгээд би ийм жоохон будаа идчихэж байгаа. Жингээ бас жоохон барих гэж хичээж байгаа. Тэгээд хажууд нь болохоор fish cake-тэй. Энэ fish cake-ийг би нэг 3 хоногийн өмнө авсан. Одоо ер нь идэж дуусахгүй бол ер нь жоохон муудах гэдэг. Тэгээд бүгдээрээ дахианыхаа амтлагыг хийцгээе заа юу. Тэгээд би угаасаа та намайг цаашаа юу гэдэг юм кино үзээд. Bye bye. 3 2 1. Хаган. Вау. Тэгээ энэ чикний нөгөө нэг юм гадна талынх нь энэ хальсан та нар дуртай юу? Энийг идэхээр бүр амар гоё гэсэн. Цаанаасаа жоохон давслаг. I love it. Манай давс тусаас нэг амар тийм давсгүй юм шиг амдаг тухай энэ зөө юу. Зүгээр энэ үртэл үдсэн хөөрхөн цоглог мундаг үзэгч нартай баярлалаа. Тэгээ дараагийнхаа гоё влогороо уулзтлаа. Түр баяртай. Тэгээд Miss International YouTube channel дээрээ subscribe дарахаа бити мартаарай. Амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Хүн тэгээ хоол яхад болчт юм байлээ.